танд гэрэл гэгээ цацруулсан гигэн сайхан өнөөдрийн мэндийг хүргэе. 7 болгоны даваагаас баасан гарагийн цаг мөчүүд эрхэм сонсогч үзэгчдэнд дэлхийн монголчуудын Angel радиогийн үдийн зочин нэвтрүүлэг маань хүрдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань зочноор Мэргэсэн нэгтлэн бодогчийн институтын дэд захирал Баярмаа уралцсан ирсэн байгаа. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хойлоо яриагаа Мэргэсэн нэгтлэн бодогч гэж яг хэнийг хэлээд байна тийм ээ? Эндээс яриагаа эхлэе. За ер нь бол одоо дэд сургуульд боловсрал эзэмшснийгаа бид нэр боловсролын цол зэрэг олж авлаа гэж хэлдэг. Үүний дараа бол тухайн хүн эзэмсэн мэрэгчлэрээ илүү мэрэгшиж ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд мэрэгсэн цолыг авдаг. Тэгэхээр бид нэр одоо амьдралд байдаг шүү дээ. Мэрэгсэн инженер, мэрэгсэн одоо төсөвчин, мэрэгсэн эмчч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг тэрнтэй адилхан манай нэгтлэн бодох бүртгэлийн салбарын хамгийн том цол бол энэ мэргэсэн нэгтлэн бодогчийн цол гэдэг. Тэгээ мэргэсэн нэгтлэн бодогч болохын тулд ихтэй сургуулийг одоо төгсөж гараад хамгийн багадаа 2 жил ажиллах хэвээр. Тэгээд одоо мэргэсэн нэгтлэн бодогчийн шалгалтыг өгнө. Тодорхой одоо шалгалтуудыг өгч давсны дараа тэгээ ур чадвар, ёс зүйгээ одоо баталгаажуулаад мэргэсэн нэгтлэн бодогч болдог. Тэгэхээр мэргэсэн нэгтлэн бодогч болох хамгийн гол чухал одоо 3 зүйл бол шалгалт, тэгээд одоо туршлага, тэгээд ёс зүй, ур чадвар гэсэн юм 3 зүйл дээр тулгуурлагддаг байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө Монгол улсын зөвлөх инженер гэдэг шиг одоо Монгол улсын мэргэсэн нэгтлэн бодогч гэх юм нэр шүү дээ. За тэгэхээр мэргэсэн нэгтлэн бодогч одоо зүгээр нэг энгийн бакалаврын дипломтой ч юм уу тийм ээ нэгтлэн бодогч хоёрын ялгаа юу вэ? Яг одоо амьдрал дээр одоо ажил дээр ч гэдэг юм уу? Ерөнхийдөө одоо нэгтлэн бодох бүртгэл бол байгууллагын эдийн засгийг одоо удирдах те авч явдаг хамгийн чухал мэргэжил шүү дээ. Тэгээд тэр тусмаа тухайн байгууллага компанийнхаа одоо санхүүгийн эрүүл мэндийг сахин хамгаалагчд бол мэргэсэн нэгтлэн бодогч гэж хэлж болно. Тэгээд мэдээж олон нийтийн эрх ашигын төлөө тэр хүн ажиллах ёстой. Зөвхөн энэ аль нэг компани захирлын эрх ашигын төлөө биш те тэнд ажиллаж байгаа ажлагчид одоо тухайн байгууллага товцоо оруулсан те хувь нийлүүлсэн хүмүүсийн эрх ашигын төлөө гих мэтлэнгийн олон хүний эрх ашигын төлөө одоо үнэн зөв мэдээллийг боловсруулж санхүүгийн тайлан мэдээг одоо яг зөв шударгаар гаргаж өгөх ёстой гэсэн ийм шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ хүн бол одоо хамгийн өндөр хариуцлагатай, хамгийн ёс зүйтэйгээр үйл ажиллагаанд одоо мөрдлөг болгож ажиллах ёстой. Дээр нэгтлэн бодох бүртгэл өөрөө хууль дүрм стандартын дагуу явагддаг. Тэгэхээр мэргэсэн нэгтлэн бодогч болно гэдэг маань дандаа стандартын шалгалтуудыг өгдөг байгаа. Тэгэхээр одоо гадуур бас одоо нэг юу гэдэг нийгмийн даатгалын тайлан, татврын тайлан эднийг одоо Excel функцүүд ашиглаад сургана гэдэг ч юм уу нэг ийм сургалтууд яваад байдаг шүү дээ тий. Тэгээд яг энэ сургалт хууль ёсны сургалт юм уу? Энэ сургалт байх ёстой юм уу? Энэ сургалтанд одоо жишээлбэл мэргэсэн нэгтлэн бодогч гэдэг цолыг тийм ээ ийм сургалтуудаар олж авдаг юм уу? Эсвэл ганцхан танаа институт сургалт олгож энэ цолыг олгодог уу? Тийм тэр сургалтууд ч юм бол зүгээр л одоо олон нийтэд зориулсан энгийн л курс замжаанууд гэсэн. Манайх бол одоо сангийн сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс одоо шалгалтын комисс гараад мэргэсэн нэгтлэн бодогч болгодог. Ийм үйл ажиллагааг зохион байгуулдаг цорын ганц байгууллага байгаа. Мэдээж нэгтлэн бодох бүртгэлээр төгссөн ер нь санхүү эдийн засаг бизнесийн одоо шатанд одоо бизнесийн түвшинд ажиллаж байгаа одоо энэ чиглэлийн хүмүүс бол хамгийн ихний мөрөөдөл бол Монгол улсынхаа мэргэсэн нэгтлэн бодогч болохыг хүсдэг. Мэдээж энэ мэргэсэн нэгтлэн бодогч болсон хүн бол хамгийн том албан тушаал дээр тий санхүүг удирдах албан тушаал дээр ажилладаг. Дээр нь энэ хүний гар үсэг бол үнэхээр одоо баталгаатай, хариуцлагатай. Гар үсгийнхаа ард энэ хүн бас хариуцлага хүлээнэ гэсэн юм зарчимтай. Тэгэхээр курс дугуулангаар болцоод одоо тэр хүнд итгээд одоо баланс тайлангаа гаргуулах ч юм уу тий санхүүгийн мэдээг боловсруулуулчаад эргээд тэн дээрээ бас зөв шийдвэр гаргаж гэнэ гэдэг дээр бас учир дутагдaltaй. Тийм учраас хүмүүс маань яг хинт хандаж санхүүгээ даатах уу гэдэг чинь аяг чухал асуудал. Ялангуяа компани одоо босс тий захирлуудад. Тийм учраас бид нар одоо гадуур явж байгаа бүхэл сургалтууд болгоныг маш сайн шүүлтүүр хийх ёстой. Хэн зохион байгуулж байна? Энийний цаана ямар одоо хариуцлага явагдаад байгаа нь тий гэдгийг аягүй сайн харж иж сонголтоо хийхгүй бол хямдын сонгох ч юм уу, богино хугацааны сургалт ч юм уу тий гэх юм бол эргээд маш их эрсдэл дагуулж байгаа гэсэн утгатай тий. Яг таны бас ярьсанчлан одоо жижигвтер компаниуд ялангуяа зүгээр одоо нэг нэгтлэнтэй гэрээ игээд өөр газар ажилладаг хүнтэй ч юм уу те гэрээ игээд санхүүгээ тайлан тооцоо бүх юмыг гаргуулдаг штеп. Энэ байж болох асуудал юм уу? Яг манай амьдрал дээр бол байгаа яваад байна те. Байгаад болоод байна. Бид нэр тэрийг бас одоо хориглож одоо цагдах бас боломж нь ч байхгүй байна. Гэхдээ мэдээж ямар ч хүн бизнес эхлүүлэхэд
томрон те өшөө өргөжн улам одоо цар хурааг нэмэгдүүлнэ гэсэн ойлголттойгоор л одоо тийм зорилготой, тийм бодолтойгоор л ордог штэ. Гэтэл анханасаа ингээд нэг дутууд болмог хагас хаяа нэг ирдэг те 7 хоногт нэг юм уу 2 удаа ирдэг. Ийм үе санхүүгээ даатгах гэдэг бол үнэхээр эрсдэлтэй. Тэр хүн чинь дахиад цаанаа өөр ажлуудыг авсан байгаа те. Тэгэхээр манад ажлынхын ч юм уу толгой тарихтай ухамсарынх нь одоо нийт ачааллынх нь хэдэн хувь ногж байгаа гэдгийг хамгийн түрүүнд бас бодох хэрэгтэй. Тийм учраас бид нар за мэдээж санаа санхүүгийн асуудал байдаг ч гэсэн анханасаа зөв зэгцтэй санхүүгийн айгу найдвартай хүн татгуулах ёстой гэдэг л одоо бодлыг болно аваа авчих юм бол энэ маань цэгцэрч их асуудал. Тий. Та яг өөрөө энэ санхүү нэгтлэн бодох бүртгэлийн энэ одоо юу одоо систем тийм ээ хэдийн хугацаанд ажилласан бэ? За би нийт одоо 26 дахь жилдээ явж байна. Тий. Тэгээд олон улсын мэргэжсэн нэгтлэн бодогч бэлтгэх хөтөлбөрийг бас Монголд анх удирдах зохион байгуулж өнөөдөр хүртэл явсан. Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогчийн институт ч гэсэн хажуудаа Английн мэргэжсэн нэгтлэн бодогч цол буюу SC гэдэг сургалтыг бас явуулдаг. Тэгэхээр бид нар өшөө одоо илүү хөгжих ёстой. Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогчдыг ч гэсэн олон улсын тавцанд үнэлүүлэхтэй тэдгэрийгээ бас одоо олон улсад ажиллах боломжийг нь хангах эсвэл Монголдо ч гэсэн яг олон улсын стандартаар ажиллах ямар ч зөрүүгүй те ямар ч одоо асуудалгүйгээр ажиллах яг л Англид, Америкт байгаа мэргэжсэн нэгтлэн бодогчтой ижил төвшөнд урд чадвартай байх ёстой гэдэг ийм бодлоготойгоор одоо институт маань бас ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр 26 жил гэдэг бол бас богинохон хугацаа биш. Тэгэхээр та яг энэ салбарт 26 жил ажилласан хүний хувьд дүгнэхэд Монгол улс одоо тэр чигээрээ тийм үү хүүхдийн санхүү ч гэсэн эцэг гэх гэр бүлийн ч гэсэн тийм ээ одоо ахуйн хэрэглээний ч гэсэн ер нь Монгол улсын хувьд санхүүгийн боловсролын хувьд яг одоо ямар хэмжээнд явж байгаа вэ? Бид нар 1992 онд анх яг одоо зах зээлд дөнгөж ороод тэгээд сангийн ам маань одоо санаачлан ихтэй сургуулиудын багш нарыг бэлтгэж энэ зах зээлд орсонтой холбоотойгоор нэгтлэн бодох бүртгэл маань яг энэ зах зээлийн эдийн засаг руу шилжиж орсон байна. Тэгээд тэр үед бол одоо Америкийн мэргэжсэн нэгтлэн бодогчийн институтын одоо шугамар ч юм уу тэр бодлогын дагуу одоо бүх сургалтууд хөтөлбөр төлөвлөгөөнүүд маань шинжлэгдсэн. Өнөөдрийг хүртэл ихтэй сургуулиуд маань бол сайн хөгжиж, сайн хүмүүсийг бас бэлтгэн гаргаж байгаа. Байнга л ялангуяа хөтөлбөр төлөвлөгөөг одоо шинчилдэг тий. Манай Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогчийн институт нь болохоор яг энэ дараах сургалтыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл бакалавр юм уу магистрийн түвшинд олоод авсан мэдлэгийг нь дахиад ур чадвар болгох. Тухайн хүнд одоо бүр жинхэнэ эзэмшүүлэхтэй юу ч ном харахгүйгээр л юу ч одоо ямар нэгэн юм үзэж харахгүйгээр л яг ажлаа одоо яс зүгээр нь стандартын дагуу хийдэг ийм сургалтуудыг одоо бид нэр явуулж яг хүмүүсээ мэрэгшүүлдэг байгаа. Тэгэхээр шалгалтууд маань ч гэсэн олон одоо шалгалтууд зохион байгуулагддаг. Шалгалт бол 75%-аар тэнцэн гих мэтлэн ингээд дүрм журамтай. Тэгээ энийг бол яг манай салбарын энэ мэргэжсэн нэгтлэн бодогч болохыг хүсдэг хүмүүс бол их сайн мэддэг. Тэгээд за Монгол Улсын мэргэжсэн нэгтлэн бодогч хүн одоо дэлхийн тавцанд гадагшаа гараад ажиллах боломжтой яг мэргэжсэн нэгтлэн бодогчоор. За мэргэжсэн нэгтлэн бодогчийн институт одоо 3 дахь жилдээ SC буюу Английн мэргэжсэн нэгтлэн бодогчийн сургалтыг явуулж байгаа. Тэгээ энэ байгууллагатай бас хамтарч ажиллаад тодорхой манай шалгалтууд маань бас тэдний төлөөлж зөвшөөрөгдсөн. Тэгэхээр яг миний хувьд ялангуяа энэ олон жил ажиллаж байгаа олон одоо мэргэжсэн нэгтлэн бодогчдыг төрүүлж гаргасан хүний хувьд харахад англи хэлний л асуудал байгаа. Түүнээс ш өөрөөр ур чадвараар хаанч голгодгоо. Одоо миний олон шавнаар Европын холбооны энтэнд ажиллаж байна. Англид, Америкт ажиллаж байна. Би бол үнэхээр тэдрээр бахархдаг. Тэгэхээр энэ маань хэрвээ итгэлийг өгч чадах юм бол Монгол залуучууд үнэхээр их чадал байдаг, эр зориг нь байдаг. Бас манай орчин үеийн залуучууд амбицтай болж гэж байгаа. Зөв амбиц бас байх хэрэгтэй, тий, зоригтой байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсыг хөгжүүлэхэд аюу том хувь нэмэр бол бас энэ нэгтлэн бодогчд оруулах хэрэгтэй гэж бид нар боддог. Тэр бодлогоор ч гэсэн бид нар хөтөлбөр төлөвлөгөөнд байнга шинжилтийг хийдэг. Тасралтгүй одоо хөгжих боломжийг нь бид нар бас системчлэн хангаж өгдөг. Тэгээ энд бас бодлогоор бид нар яаж энэ одоо залуучуудаа сайн дэмжих үү, тий, яаж эдрийг илүү сайн хөгжүүлэх үү гэдэг шинэ төлөвлөгөө, шинэ хөтөлбөрүүдийг байнга эрэлхийлж жил болгоныхоо одоо төлөвлөгөөнд тусгаж өгдөг. Яг тэр дараалал явж байгаа. Бид нар бас мэдээж ахмадаасаа сайн суралцах хэрэгтэй. Тэгэхээр ахмад үеийн одоо сайн туршлагатай нэгтлэн бодогч одоо шинэ үеийнхэн хоёрыг айгүй сайн холбож өгчтэй. Залгамж халаа мөн залуучуудаас ч гэсэн маш их юм сурах юм байна гэдгийг би сүүлийн 2 жил бүр илүү мэдэрч байгаа. Бидний дунд харагдаагүй, үзэгдээгүй одоо чив чимээг явж байгаа мундаг сайн
залуучууд бас аягүй сайн ур чадвартай болж байна. Тэгээд тэднээсээ ч гэсэн бид нар их сурах хэрэгтэй. Тэгээд ийм үг гэдэг чинь итгэл бол эдийн засгийн хурц өнцөгт хөдөлгүүр гэж хэлдэг. Тэгэхээр нэгтлэн бодогч хүний хамгийн чухал юм бол чамд итгэх ёстой шүү гэдэг зарчмыг ёс зүгээр нь баталгаажуулдаг. Тэгэхээр би итгэлийг нь алдахгүй тулд яг л стандартын дагуу, яг л ёс төрмийн дагуу хийх ёстой. Олон нийтийн эрх ашиг гэдэг маш том эрх ашиг миний ард байгаа гэдгийг мэдэж ажиллаа хийдэг. Тэгэхээр бид нар эдийн засгийг аягүй сайн хөдөлгөөл гэвэл итгэлтэйгээр, ёс зүйтэйгээр, хариуцлагатайгаар ажиллаа хийх ёстой гэсэн ийм зарчимдаар манай хөтөлбөр төлөвлөгөөнүүд бас тусгагдсан байдаг. Тэгэхээр итгэл их чухал гэж та ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээл яг зүгээр кейстэй жишээ тийм ээ. Би бол сайн мэдэхгүй байна. Зүгээр байгууллагын нөхцөлнгуудыг тийм ээ дансны аргаар айхтар ингээ мөнгө иддэг ч гэдэг юм уу те. Яг одоо энэ дээр хин хаанаас одоо хяналт тавьж идэм. За аудитын шалгалт орж ирэх юм бол мэдээж санхүүгийн баримтын дээр шалгалт орж ирдэг бах те. Энэ тал дээр таас яриач. За энд тий аудит буюу аудитчин дотор хоёр янз байна. Хүндлэнгийн ба дотоод. Тэгэхээр хүндлэнгийн хяналт бол одоо тодорхой хугацааны дараа ч юм уу те өөрөө хүсээд ингээд сонгоод хийлгэж байгаа шүү дээ. Гэтэл яг өдөр тутамд яг чиний хэлсэнчлэн ийм алдаа мадаа гарах уу, эрсдэл үүсэх үү гэдгийг хамгаалах хамгийн чухал юм бол дотоод аудит байдаг. Тэгэхээр байгууллага хажуудаа өөрийнхөө бүтцэд заавал дотоод аудитын нэг албан тушаалтан те нэг оронтойг бий болгох хэрэгтэй. Энэ нөгөө болцсошгүй эрсдлийг өөрөө дотроосоо ирж хайгаад те тэгээд одоо дорн одоо засах боломжийг нь гаргаж өгдөг. Тэгэхээр заавал хин нэгэн хүн аль хизээ бүх юм өнгөрсний дараа орж ирэл танах ингэч гэж хэлэх нь бас биднэрт маш том эрсдлийг дагуулна. Тэгэхээр бас энэ дотоод аудитын асуудал бас аягүй чухал. Ялангуяа сүүлийн үед бүх байгууллагууд энийг бол онцгой ялангуяа төзийн хажууд байх хэрэгтэй. Тий. Зөв. Тэгэхээр одоо байгууллагад бол мэрэгсэн нэгтлэн бодогч ажиллаж байна гэдэг бол бас тухайн байгууллагын нэр хүндэд бас нөлөөлөх нь шүү дээ. Манай нэгтлэн мэрэгсэн нэгтлэн. Маш тийм байна. За тэгэхээр хоёлаа мэрэгсэн нэгтлэн бодогчийн институтийн талаар бас яриа л да. Тэгэхээр одоо яг яа 9 сарын 1-ээс ихтэй сургуулиудтай адилхан элсэлд аваад явдаг юм уу? Эсвэл жилд ер нь энэ сургууль хэд хоногийн сургууль байдгийг, жилд хэдэн удаагийн сургуульд явагддгийг. Тэгээ нэг одоо элсэлтэндээ хэдэн хүн авч сургаад хэдэр хугацаанд төгсөвтэй. Мэрэгсэн нэгтлэн бодогч болохын тулд дөрвөн биелсэнтэй хамгийн багадаа 2 жил ажилласан хүн бол одоо би мэрэгсэн болохыг хүсэж байна гэдэг өргөдлөө өгөөд тэ шалгуур хангасныгаа шалгуулад ингээд сургалтанд орно. Тэгэхээр яг ихтэй сургууль шиг одоо ингээд манах тэдэд гэсэн юм бол байхгүй. Гэхдээ бол хавар намрын шалгалт гэж байдаг. Тэгэхээр үндсэндээ манай сургуульд яг хавар намрын гэсэн юм хоёр хэсэгт хуваагдчихна гэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэмжээгээр тэр сангийн сайдын тушаал гараад 6 ба 12 дугаар сард энэ шалгалтыг улс орон даяар зохион байгуулдаг байхгүй. Тэгэхээр энэ шалгалтанд хэрвээ бэлтгэж байгаа бол өмнөх сургалтууд манай хүмүүс суух хэрэгтэй. Тэгэхээр бид нар эрх олгох сургалт гэж байна. Эрхийг сунгах сургалт гэж байна. Эхлээд шалгалт өгсөн хүн 4 жилийн эрх авдаг байхгүй. Тий. Эхлээд одоо 6 шалгалтыг давах хэрэгтэй. 6 шалгалтыг хамгийн багадаа 75 оноогоор тэнцсэн хүн маань тэр одоо эрхийг авна. Тэгээ энэ эрхийг авсан хүн дахиад 4 жилийн дараа бүр хугацаагүй эрхтэй болдог. Гэхдээ 4 жилийн хооронд бид нар эрх сунгах тодорхой шатны сургалтуудыг тэднэрт өгнө. Мөн дунд нь тасралтгүй боловсролын сургалтууд. Тэгэхээр 4 жил тэр хүнийг за чи өнөөдөр эрхээ авцсан. Одоо ингэ болоо. 4 жилийн дараа хүрээд ир гэж хэлдэггүй. 4 жилийн туршид тэр хүн маань манай институтээс зохион байгуулж байгаа сургалтууд сууна. Тий. Одоохондоо бол манайх танхимын сургалтууд байгаа. Уламжлагдсан сургалтууд маань. За энэ жилээс бид нар маш том төлөвлөгөө тавьсан. Бид нар ямар одоо 90 үед амьдарч байгаа вэ те? Бүх юм дижитал болсон. Онлайн болцсон те. Хүмүүст одоо хамгийн ойр дут амар хэлбараар чанартай сургалт хүргэх ёстой. Тэгэхээр энэ одоо зорилгынхаа хүрээнд бид нар энэ жилээс эхлээд цахим сургалтын маш том төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. За дашрамд бас Монгол Улсын мэрэгсэн нэгтлэн бодогчийн институтын бас нэг өөрчлөгдөж байгаа маш том одоо өөрчлөлт бол бүх сургалт одоо ажлууд маань төслийн хэлбэрт орж төслийн үр дүнг одоо үр дүнгээр бас ажиллаа одоо дүгнэж дараа нь хөгжих ийм одоо зорилготойгоор явж байгаа. Тэгэхээр цахим сургалт гэдэг маань хөдөө орон нутагт байгаа эсвэл одоо ажил заавн болохгүй хүмүүст бид нар илүү ойртнол гэсэн үг тий. Шалгалтыг ч гэсэн бид нар жилийн дараа гэхэд цахимаар авах. Энэ бол магадгүй манай энэ мэрэгжлийн нэгтлэн бодогч нарт бол их таатай мэдээ гэж магадгүй. Би бас яг танаас асууж байсан. Одоо Монгол улсад ганцхан одоо мэрэгжлийн нэгтлэн бодогчийн институт байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүс маань яадаг юм бэ?
тий өдөр орнотгоос Улаанбаатар зорж хурж ирж сурдаг юм уу? Шалгалт өгдөг юм гэж яг асуух гэсэн чи одоо бол бүр гой захимжиж тий байгаа юм захимж шүү. байгаа. Гэхдээ бас уламжлалт сургалтаараа бид нар хөдөө орон нутгаас захиалах сургалтуудыг авдаг. Тэгээ бүхэл аймагуудад бид нар хурж одоо өөрөөр хэлбэл бид нар Монгол энэ Улаанбаатарт байгаа та нарт ирэх ёстой гэдэг юм бүдүүлэг байдлаар бас эдэнтэй харьцдаг. Тодорхой төлөвлөгөө сургалтууд жишээлбэл одоо хаврын сургалтанд одоо манай удгууд орнод аймагт ч юм уу зохион байгуулж гих мэтлэнгийн яг мэрэгсэн эхлэн бодогч болох хэрэгцээ шаардлага дээр нь тулгуурлаад хөдөө орон нутг руугаа бид нар явж сургалтаа өгдөг байгаа. Захиалга аваад. Гэхдээ ерөнхийдөө одоо ингээд захимжчих юм бол тий улам л одоо тэднэрт хүндрэл багтаагаар л одоо асуудлыг шийдэхэд нь туслана гэсэн үг. Тийм байна. За Улаанбаатар хотод маань 12 цаг 30 минут болсон байна. Өнөөдрийн манай үдийн зочин нэвтрүүлгээр маань мэрэгсэн эхлэн бодогчийн институтын эндээ захирал Баярмаа зочноор оролцож байгаа. Тэгэхээр эрхэм сонсогчдаа сонирхсан асуултаа манай шууд эфирийн утас 77 77 3 88 3 утсаар харин үзэж байгаа үзэгчдээс тэгдэл бичих хэсэгт буюу комент бичих хэсэгт асуултаа асууж орж ирэх боломжтой байгаа. Шууд эфирийнхаа утсыг дахин зарлая. 77 77 3 88 3. За тэгэхээр хүмүүс салбартаа л одоо яг өөртөө салбарынхныг мэддэг шиг одоо чинь нэгтлэн бодогч гэдэг мэрэгжил бол миний хувьд хол л доо. Тэгээд өөрөө яг ингээд социализмын үеийн нэгтлэн бодогч нар бол ингээд сайхан сампан дээр ингэсэн нэгэл нэг нүдний шил зүтсэн ингээл хүн тэгээд нөгөө тэр үед чинь төлөвлөгөөтэй эдийн засгтай байсан. Тэгээд бүх юм төлөвлөгөөний дагуу байдаг байсан. Одоо бол бид нар зах зээлийн эдийн засаг таны хэлсэнчлээ одоо 92 оноос хойш шилжээд бүх юм өөр болсон. Тэгээд бас таны хэлсэнчлээ одоо бүх юм захимжиж байна. Одоо бүх тайлан тооцоог одоо нэгтлэнгууд маань татварлуу нийгмийн татгалын ерхий газар руу дандаа одоо захимаар өгж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ хэмжээгээрээ одоо сүүлийн үеийн нэгтлэнгууд маань ерөөсөө л яг компьютер дээр бүх юмыг хийж сурч байгаа. Тэгэхээр одоо энэ програмууд маань бас айгүйх шинжлэгддэг юм шиг байна. Нэгтлэнгийн програм. Тэгээ хитэн төрлийн програм байдаг. Танаа институтэд бас яг мэдээж мэрэгсэн нэгтлэн ботгож байгаа юм чинь яг сургалтын хувьд яг энэ дээр хойлоо гоё тодруулж ярмаар байна. Практик хэрэг байдаг вэ? Ер нь байгаа тийм практик сургалтууд бол хамгийн чухал. Яг чиний хэлсэнчлэн эн чинь ур чадварыг шалгах одоо шалгалтын тухай ярьж байгаа. Ур чадвараар нь тэр хүнийг мэрэгшүүлэх тухай ярьж байгаа болохоос чэйжилсэн тий одоо үдсэн багш заагаад тэрийг эргүүлж хариулж тэр хүрээнд бол бид нэр шалгадаггүй тий энэ тэгэхээр бакалавр магистрийн дараах сургалт тий илүү мэрэгсэн сургалт учраас тэгэхээр яг мэдээж яг одоо программын хэмжээнд бол маш олон программын компаниуд байгаа. Тэгээ энийг хэрэглэх тэр боломж бол маш их хязгааргүй. Хүсхийн бол бүр гадаадын программч гэсэн хүмүүс өөрснөө татаад ERP болгоод өөрийнхөө компанидаар хэрэгжүүлэх бүрэн боломж нь байгаа. Тэгэхээр олон компаниуд байгаа маш сайн өрсөлдөөсэй гэж боддог миний мэрэгжлийн хүний хувьд энэ компаниуд сайжирна гэдэг чинь бидний хөгжил тэр хэмжээгээр аюулсаа урагшилж байгаа гэсэн. Тий. Ямар нэгэн алдаага мадагл гаргах юм бол тэгэл дахиж тэр программыг хүн хөдөлж авахгүй болно шүү дээ. Тий. Тэгэхээр олон компаниуд аваад олонлаа сайн өрсөлдөх тусам бид нарт ч гэсэн хэрэгтэй. Бид нар ч гэсэн тэр хүмүүсийг маш сайн хурцлж өгч байгаа гэсэн. Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн одоо ирээдүйн нэгтлэн бодогч нарт компьютерийн мэдлэг бол бүр асар ихээр тий шаардлагатай болж орж ирж байгаа. Дээр нь бас одоо англи хэлний мэдлэг тий одоо өөр бусад гадаад хэлний магадгүй бид нар одоо глобалчлагдсан орчинд ажиллаж байгаа хятадын компанитай ч юм уу Солонгос ч юм уу Япон ч юм уу Оросын компанитай наазах нь тий ажиллахад бид нар яг нэгтлэн бод бүртгэл санхүүгийнхаа нэг хэлээр ярьдаг байх хэвээр. Тэгэхээр яг энэ хэлний мэдлэг бол зайлшгүй чухал. Тийм учраас бид нар бас мэрэгсэн нэгтлэн бодогч болох шалгалтанд заавал англи хэлний мэдлэгийн одоо шалгалт ордог байгаа. Тий. Тэгэхээр залуу үед бол их гоё ирээд байгаа. Тэгээ бид нар тэр хөгжих боломжийг нь хангаж өгөх бодлоготойгоор одоо институт ялангуяа энэ жилийн тухайд бол том зорилтууд тавьсан явж байна. За зочногоо яриад таслахгүй үднээс дуудлага авч амжихгүй байна. Дуудлагад орж ирээд яг тэнийг яриад тусгаар тасраад байна. За манай шууд эфирээс 77 77 3 88 3. За нэг сонсогчтой холбоотой байлаа. 88 тэгтлөөд дугаар орж ирж байна. Angel Radio. Сайн байна уу? Нэг юм асуух гэдэг. За сайн байна уу? Сонсож байна таныг. Би нэгтлэн бодогчоор төгссөн юм сургууль. Тэгээд одоо энэ нөгөө нэг сургалтанд суухын тулд би давчгүй 2 жил ажилтан байх шаардлагатай юу? Эсвэл ажиллаагүй 2 жил хөрөөгөө ч ихтэй эхлээд өмнө ингээд урьдчилаад сууж ах боломж. За ойлголоо. За хариултаа радиоор улаах сонсороо холбогдсон баярлалаа. За баярлалаа.
шалгалтанд орохын тулд яг шалгалтанд орохдоо л 2 жилийг хагасан байх хэвээр. А хэрвээ чиний мөрөөдөл одоо мэрэгсэн эхлэн бодогч болох хэвээр тий. Тэгвэл одооноос чи сургалтанд хамрагдаад өөрийгөө тодорхой хугацаанд бэлтжиж болно. Тэгээ хизээ 2 жилээ болно тэр үед. За тэгэхээр бас одоо ихтэй сургуульд нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр ажилласан хүн бас энэ нэгтлэн бодогчоор ажилласан тооцогддог байгаа. Өөрөөр хэлбэл одоо ихтэй сургууль багшилсан тий одоо нэгтлэн бодох бүртгэл аудитын чиглэлээр багшилсан хүмүүс бас яг энэ заавал нэгтлэн бодогчоор ажил гэсэн утгатай бас биш. Тэгэхээр манай одоо дүрм журмыг сайн үзээрэй. Манай пэйж рүү ороод эсвэл одоо вебсайт руу хандаад дүрм журмуудаа хараад бид нарт бас илүү нээлттэй биднээс сайн асуугаарай гэж тий. За ойлголоо. Тэгэхээр би нөгөө түрүүн танаас ерөнхийдөө бол одоо Монгол улсын одоо боловсролын хөгжил гэж ярьсан тийм санхүүгийн боловсрол энэ хөгжил ер нь ямар шатанд явж байгаа гэдгсэн та яг мэрэгсэн нэгтлэн бодогчийн хүрээнд яриад явсан. Би болохоор зэрэг бас хүүхдийн санхүүгийн боловсрол өртөлж байгаа шүү дээ. Гэр бүлийн бас санхүүгийн боловсрол хуримтлал яаж үүсэхгүй гэсэн үгсүүлээ те. Тэр хоёлоо зүгээр таныг би санхүүч гэдэг утгаар нь л энийг асууад байна л да. Та ер нь яг энийг өөрийнхөө өнцгөөс юу гэж хардаг вэ? Ер нь зах зээл өгсөн орнуудад хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд яг энэ мөнгөтэй зөв харьцах тухай ингээд ордог байхгүй юу. Тэгэхээр манайх яг хуу зарим дэжгөө сайн одоо яг хүүхдийн маань боддог цэцэрлэг сургуулиуд бол бас нэг хөөрхөн тиймэрхүү жижиг хичээлүүд бол оруулж байна. Уул нь энийг бодлогоор төрөөс дэмжиж бүх шатанд оруулах хэрэгтэй. Бид нар бас зах зээлд жоохон амжилтгүй алдаж оноод яваад байгаагийн бас нэг том шалтгаан бол энэ санхүүгийн боловсрал мэдлэг дутуу байгаас асар их нөлөөлж байгаа. Тэгэхээр яг ялангуяа манай мэрэгжлийн тухайд бол би одоо шавнартаа ч гэсэн хэлдэг. Сайн нэгтлэн бодогч байна гэдэг чинь эхлээд чи сайн өөрөө өөртөө сайн нэгтлэн бодох санхүүж авах хэрэгтэй шүү. Өөрийнхөө карманд өөрийнхөө төрөвчөнд ороод ирсэн мөнгийг яаж зөв зохистой удирдах те хянж хоримтлал үүсгэж чадчихэв. Тэгжээ чи дараа нь байгууллагадаар очиод маш сайн ихтгэлтэй нэгтлэн бодогч санхүүгийн удирдах тухай ярина гэд ингэж явдаг. Тэгээ надаар хичээл заалгас хөгтөж гэсэн энийг маань санаж байгаа бах. Тэгэхээр яг ер нь одоо бүх шатанд хүүхдүүдтэй юм сонирхолтой аргаар мөнгөтэйгөө зөв харьцах мөнгө гэдэг чинь бас одоо амар хэлбэр олддгоо олцсныхаа зөв зарцуулах хэвээр хуримтлал хүний амьдралд асар чухал шүү гэдгийг хамгийн гол нь ойлгуулж авах хэвээр. Бид нар гинтийн одоо янз бүрийн эрсдэлтэй зүйлүүд тохиолддог шүү дээ. Өвдөх ч юм уу те элдв одоо ачигдал зовлон тохиолдох эсвэл одоо бас сайхан аялал зугаалах ч юм уу те энэ үед хоримтлал ашиглана. Тийм учраас бид нар хоримтлалтай байна гэдэг маань нэгдүгээр сахилга баттай санхүүгийн сахилга баттай байх тухай ярьж байгаа. Хоримтлал хадгаламж хоёр өөр зүйл үү, адилхан зүйл үү? Хоримтлал хадгаламж хоёр. Ерөнхий утгаараа бол ижлэх нь тий. Гэхдээ юунд зориулж байна гэдгээс хамаарат өөр зорилго бол авчдаг тий. Тэгэхээр яг хөө эхний удаад бол бид нар алстаа мөнгөө илүү хуримтлуулаад хадгаламж болгох тухай ярина тий. Хуримтлал гэдэг чинь бүр жижигээс ч гэсэн эхэлж болно гэдгийг л бид нар хүүхдүүдтэй одоо суулгах. Зарим бидний одоо зүгээр банк санхүү байгууллагатай харьцдаг ойлголтоор бол хүмүүс хадгаламж гэхээр маш их мөнгөтэй болол тэрийг өндөр хүүгээр хадгалуулаад хүүгээр амьдрах тухай ярьдаг тийм. Гэтэл хоримтлалч өнөөдөр 100 төгрөгнөөс ч гэсэн эхэлж болно гэдгийг ялгаа нь энэ байх хэвээр. Тэгэхээр бас одоо юу гэдэг дээх үед бол одоо бид нэр мөнгөө хадгалаад тэгэл хадгалсан мөнгөнийхөө хүүг эзэн ч гэдэг юм уу нэг мөнгөө л хадгалаад байвал аюух мөнгөтэй болчихно гэдэг тийм яг л зэрэг нөгөө мөнгөө эргэлтэнд оруулна тэр үед нөгөө социализмын үед чинь шал өөр байсан шүү дээ тий. А одоо л одоо хүүхд ядаж нэг маруучин 50 марууч аваад 100-аар зарна ч гэдэг юм уу зүгээр тий. Яг тийм ухаан суугаад байна л да. Тэгэхээр энэ хоёрын оронд бас их асар их ялгаа. Мөнгийг зүгээр хадгалаад авах уу эсвэл эргэлтэнд оруулж өсөхгүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг энэ ухааныг арга ухааныг одоо гэр бүлийнх нь аав ээж нь өгөх ёстой юм. Хүүхэд энийг ер нь хаанаас одоо хамгийн анхны их усүр нь хаана тавьдаг ёстой вэ? Хамгийн түрүүний их усүр бол ээж аав. Ээж аваар бол эцэг эхийн угаасаа л нөгөө яг тол гэж хэлдэг шүү дээ тий. Тол бол эцэг их гэж. Тэгэхээр хүүхдүүдэд эцэг нэгэнт одоо залуучууд гэр бол олж байгаа бол өндөр хариуцлагатай тий. Биеийнхээ өмнө биш хамгийн гол нь тэр бол мэдээж нэгдүгээр асуудал. Тэгээ хамгийн гол нь хоёрдугаар дундаас гарсан үр хүүхдтэй. Тэгэхээр намайг харж байгаа энэ хүн би бол энэ хүний тойлон те. Тэгэхээр дэрэгд нь ярьж байгаа үйл хөдлөл за ярихгүй ч гэсэн хүүхэд хараад ерөөсөө дагж идэг. Тэгэхээр бид нар тэр мөнгөнд харьцаж байгаа хандлага те баяр ёслол яаж тэмдэглэж байгаа бусдад хандж байгаа хандлага энэ болгон дээр аягүй санхүүгийн сахилга баттай байх юм бол хүүхэд маань аяндаа өсөөсөө сурчна. Тэгээ тэрэн дээр нь сургалтын бодлого ороод ирэх юм бол тэгэл энэ хүүхэд бас хөрхөн те төгс болох зам руугаа бол одоо өөр аяндаа орчно гэж боддог. Би тэгээд зочдтойгоо нөгөө айгүй энгийнээр аюу гэдэг иргэдэд сонсогчдтой ойрхон яриа өрнөхийг хичээдэг л дээ хүсдэг. Тэгээд одоо бас зарим гэр бүлүүд дээр ингэдэг штэ
санхүүгээ одоо нөхөр нь эхнэртэй цалингаа авчирч өгдөг ч юм уу, эхнэр тэгэнгүүт бүх санхүүг барьдаг ч юм уу. Эсвэл зарим тохиолдолд одоо эхнэр нөхөр хоёр тусдаа өөр ингэсэн данстаа санхүүгээ тусдаа бариад явна гэж гэдэг юм уу. За яг энэ тохиолдолд гэр бүлийн санхүү юу ямар байх хэвээр бэ? Та мэргэжлийн санхүүчийн хувьд бас яг уу одоо бидний дунд тийм нэг шок яриа байдаг шүү дээ. Гэр бүлийн сангийн яамны сайд бол одоо эхнэр гэж те. За Японы одоо соёл шал өөртэй яг эхнэр тавчраал юм аа өгдөг. За миний хувьд те би одоо бас ээж хүн эхнэр хүн дээр нь одоо олон жил бас энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд гэр бүлийн санхүү нэг л байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд нөхрийн орлого тодорхой, эхнэрийн орлого нь тодорхой, эргээд зарцуулах нь бас бодлоготой тодорхой. Яг юунд зарцуулах вэ гэдэг маань тэр итгэл хүүхдүүдтэй хүртэл сарынхаа хэрэглээг тайлгнаж авах хэрэгтэй. Одоо жишээл би хичээл заахта өрхийн төсвөгээд нэг хичээл орох жишээ нэ те. Энэ дээр жоохон одоо дөнгөж 1 2 дугаар курсын оюутнуудад за гэр бүлийнхаа санхүүгийн зарлагыг ингээ бодоод тоцоолоод ирээ гэхээр хүүхдүүд аягүй сонин хандлагаар эхлэхдээ мэдгүй. Зарим нь бол бас айгүй мундаг айл нь ямар вэ гэдэг нь яг харагддаг. Эцэгхийн цаана зарим нь болохоор багшаа би бүр багасаа ингээд өдөр тутмын ямиг надад ингээд даалгацсан гэдэг хүүхдүүд ч гэсэн байдаг. Зарим нь ихэнх нь ерөнхийдөө харамсалтай нь мэддэггүй. Ялангуяа би заримд нь хэлдэг. Чи өнөөдөр хоёр хүний одоо эдсээс бүрдээд хүн болцсон. Гэхдээ хүн гэдэг чинь бас л бүтээгдэхүүн шүү дээ. Ээж аваараас гарч ирж байгаа бүтээгдэхүүн. Чи ямар өртөгтэйгээр бүтээгдсэн бэ гэдгийг чи өөрийгөө тооцоолоо тий. Аливаа бүтээгдэхүүн талах гэдэг чинь нэг бүтээгдэхүүн. Энэ өөрөө өртөгтэй байх хэвээр. Яг тэрнтэй адилхан. Гэх мэтлэнгийн иймэрхүү энгийн мөртлөө амьдрал дээр байдаг юмар хүүхдүүдийг ингээд бодож тооцоолуулаад ирэх юм бол хүүхдүүд аяндаа энэ сахилга бат гэдэг юм суун. Бас хамгийн гол нь ухамсар суудаг. Ээж аваагаа хайрладаг. Тэр хоёр хүн яаж зовж ийн мөнгийг олж байгаа. Эргээд бид нэр энэнд нь хайр гамгүй хандаж болохгүй юм байна гэдэг ийм ухамсарт төлөвшөд эхэлдэг. Тэгэхээр ийм мэтэр яг эцэг ялангуяа залуу эцэг эхчүүд би бол санхүү нэг байх юм бол бид нар нэг л зорилгын төлөө тэр айл явж байгаа шүү дээ тий. Нуу чагаал офшор ихтэл авах юм бол асуудал үүсэж байна гэсэн үг тий. Тэгэхээр энийг айгүй гоё хоёр гэр бүлийн хоёр бол сайхан яриад тэгээд ингээд зөв тэгэл юм бол айгүй гоё хоримтлууд бас үүсэх боломжууд нэгдэдэг. Тэгэхээр бас зарим тохиолдолд бас нэг юм гардаг шүү дээ. Одоо ингээд нөө хүүхдүүдэд шинэ жилээр нөө яалгныхоо мөнгийг хурааж аваад за тэгэл цагаан сараар айл хэсэл мөнгө цуглуулад тэгэнгүүт ингээл заримдаа ингээд харж байхад зарим аав ээжнэр хүүхдээсээ нөө цуглуулсан мөнгнөөс нь зээлдэг байхгүй юу. Тэгээ буцаагаад өгдөг. Тэгээд надад ч гэсэн тийм тохиолдол гарч ирсэн. Тэгээ яг тэр хүүхд цуглуулсан ингээ мөнгөтэй байгаад байна л да. Гэхдээ ингээл харж байхад хүүхд тэр мөнгөө яг юунд зарцуулах гээд байгаа мэдэхгүй зөөс хадгалаад байгаа юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Яг энэ цуглуулсан энэ хүүхдийн өөрийнх нь цуглуулсан мөнгөнд эцэг их яаж хандах хэвээр вэ? Ер нь тий, одоо бол яг сүүлийн үед ингээ хүүхдүүд сургуулиас гадуур янз янзын гоё сургалтууд явуулж штэ. Тэгэхээр хүүхдтэйгээ их гоё ярих хэвээр. Одоо миний хүү яг хэн болохыг хүсэж байна. Ямар одоо ур чадвар хэр хүрх юмтай ойлгохгүй л да хөгжим сурахыг хүсэж байна. Спортоор хичээлмээр байна. Ямар нэ. Энд миний хүү өөрийнхөө олсон мөнгөөр ингээд зарах юм бол илүү чамд одоо юм болдгиймаа гэдгийг их хүүхдийнхээ үг хэлээр зөв яриад ингээ явчих юм бол айтайхан санагд. Би ч гэсэн энийг бас өөрийнхөө одоо амьдрал дээр хэрэгжүүлдэг. Яг чиний хэлснээр зээл авах айгу гоё. Тий хүүхэд маань амар гоё хариуцлагатай өөрөө бас ингээд нэг тийм том ингээд хариуцлагыг те бас ингээд ээж надаас мөнгө зээлж штэ гэд ингээд бодоод эргээд нөгөөтг чи ээж та өхөл өстой гэд тэгээд үр төлбөр гэдэг чи хариуцлага гэсэн утгатай үг байхгүй юу? Ер нь liability гэдэг англи үг. Тэгээд яг англиас нь орчуулах юм бол энэ үүрэг хариуцлага гэсэн утгатай. А бид нар болохоор үр төлбөр гэж ярьж. Тэгэхээр үр төлбөр гэдэг үгний ард хариуцлага байгаа гэдгийг аягүй сайн ойлгов. Тэгээ авлага ч гэсэн буцаад авна надад орж ирэх ёстой мөн. А гэхдээ нөгөө надад өгөх гэж байгаа хүний хувьд бол үр төлбөр хариуцлага тий. Тэгэхээр гэх мэтлэнгийн амьдралын энгийн одоо үйл явцсан дээр бид нар бас ингээ хүүхдүүдэд хөрхөн сургаад явах боломж байгаа. Тэгээ өөр нь л санхүүжүүлэх сурах юм бол энийг зөв мүжлээж магадгүй гэж би бодож байна. За тэгэхээр одоо ер нь хүмүүс ярьдаг штэ өргөө айл гэж өргөө хүн гэж баг алгаа цалингийн зээлээс өсүүлээл те тэтгэврийн зээл хүртэл бүхэл хүмүүстээ өрнөөс өрний оронд явж байгаа. Тэгэхээр яг энэ өөр авлага гэдэг зүйлийг ингээд харахаар за зарим хүмүүс одоо жишээ нь бизнесийн зээл авлаа гэж бодъё л доо. За ингээд төсөл өчөөр тийм юмд зориулна гэж авангуудаа яг тэр зориулсан юм руугаа баг 30% мөнгөний ингүүтэй 70%-аар амар үнэтэй машин зашин аваал те ингээд
яваад байгаа юм шиг надад харагддаг байхгүй. Тэгэхээр энэ дээр яг хүн одоо жишээ нь би хоёул зүгээр бизнесийн зээлээр л ярил л да. Яг энэ зээлийнхаа зориулах зүйл зарцуулаад ашгаа харж явах хэрэгтэй юм уу? Энийг бол би зүгээр хувийнхээ үднээс буруу гэж хараад байдаг байхгүй. Саний миний зурцсан жишээ голцсон хүмүүс нэг ийм харагдаад байдаг. Зээл авч байгаа хүмүүсийг харахад. Тэгэхээр та яг хүн эсвэл огт зээл тавих хэрэгтэй амар гэдэг үр зээлнээс айдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр та яг энэ тал дээр бас зөвлөгөө өгөөч. Мэргэжлийн санхүүч хувьд. Өр бол заавал байх хэрэгтэй. Бид нар мэдээж бидний хүсэл хэрэгцээ мөрөөдөл бол хязгааргүй байдаг. Гэтэл тэрийг хангах бидний чадвар маань бол боломж маань хязгаарлагдмал шүү дээ. Тэгэхээр үр зээл гэдэг чинь яг энэний маань зохицуулдаг айгүй том хэрэгсэл байхгүй юу? Хамгийн гол нь тэрийг хэр зэрэг үр ашигтай зарцуулж яах гэдэг чинь л айгүй чухал. Сахилгаат ухамсаар энэ тухайн асуудал, мэдлэгийн тухайн асуудал тий. Тэгэхээр өрнөөс айгаад явах юм бол чи хизээч тэгэл нэг л байрандаа л байна гэсэн. Тэгэхээр зоригтой үр тавих хэвээр хамгийн гол нь яг чиний хэлсэнчлэн тэр үрийг юунд зарцуулаад надад үр ашигтай байх хэвээр. Үр авна гэдэг чинь нөгөө надаас зээлийн хүү авч байгаа хүн бол мэдээж ашгаа хийчин те. Нөгөө талдаа чи тэр хүнээс санхүүжилт авсныхаа төлөөсөнд чи өөрийнхөө хүсэл мөрөөдөлд тодорхой шатаар хүрэх ёстой тий. Тийм учраас дунд нь зориултын бос юмнуудыг оруулж ирэхгүйгээр яг л хийгээл явах юм бол дараагийн удаа чиний авах санхүүжилт хэмжээ чинь багасаал өөрийнхөө их усрыг өөрөө бүрдүүлээд эхэлнэ л гэсэн. Тэгэхээр би бол үр тавихаас айдаггүй. Үр заавал байх хэвээр. Өргөн ингэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь тэрийг зарцуулж байгаа арга ухаан хамгийн чухал. Зөв. За амьдралын арга ухаан гэж бас нэг яриад байдаг шүү дээ хүн. Тэгэхээр ер нь энэ мөнгө зарцуулж сурна гэдэг чинь амьдралын арга ухаан юм уу? Ер нь мөнгө зарцуулж сурна гэдэг маань бүр эсвэл шинжилгээ ухаан юм уу? Яг мэдээж мөнгийг удирдах те санхүүг удирдах шинжилгээ ухааны аргууд бас байна. Тэгээ энийг бас бид нар яг заадаг. Тэгээ энэ мэрэгсэн болох одоо шалгалтанд хүртэл энэ маань одоо орсон байдаг. Тэгтээ хамгийн гол юм бол мэдээж яг одоо тухайн хүний амьдралаас авч байгаа арга ухаан тий бид хүүхдүүдээс хэлдэг айхтар байгаарай гэдэг үг маань арга ухаантай тухайн нөхцөл байдал зөв шийдвэр гаргах ухааныг сураарай гэдэг. Тэгэхээр энийг ээж аваасаа багш нараасаа тий хамт ажиллаж байгаа найз нөхдөсөө тий яг чиний эргэн тойронд байгаа хүмүүсээс бас сурж болно. Эсвэл өөрөө маш сайн бодож тооцоолох хэрэгтэй дотроо. Ялангуяа одоогийн залуучууд бол мөнгөтэй харьцахтаа айгүй сайн төлөвлөж те дотроо өөртөө бодож цаасан дээр буулгаж тэгээд тэрийнхээ одоо үр ашгийг тооцоод. Тэгээд үр ашиг гэдэг бол уул нь ойлгомжтой шүү дээ. Олсон орлогоос зарлага хаслаа тэнцүү ашиг. Ерөнхий одоо том яол те юм. Гэхдээ энийг яг өөрийнхөө нөхцөл байдалд эн чинь өөрөө бас яг бодитоор харах хэрэгтэй бүх юм аа. Тэгэхээр та түрүүн төсвийн гэрийн биш өрхийн төсвөгээд хичээл ордог гэсэн шүү дээ. Тэгэхээр би бас ингээд хүмүүсийг харж байхад хүмүүс ингээд зарлагдсан л юмаа л ингээл бичээлээд нь штэ ийм юм авлаа ингээд байрныхаа мөнгийг төллөө гээл те. Гэтэл нөгөө орсон орлого эсвэл одоо тэр сард зарлагдах ёстой одоо байнгын одоо урсгал зардалч гэдэг юм уу те. Яг ер нь төсвийн одоо өрхийн төсвийг ингэж гаргахтаа орлого зарлага хянахтаа тийм ээ. Би ер нь хэдэн төгрөг олоод хэдэн төгрөг зарлагдаад байна. Би одоо илүү их зардалтай амьдраад байна уу? Дараа сард би юугаа танах хэвээр гэдэг ч юм уу те. Хянахын тулд яг та сая бичих хэрэгтэй гэлээ штэ. Энэ өрхийн төсвийг бичгийг яаж бичих хэвээр юм бэ? Одоо яаж хөтлөх хэвээр юм бэ? Энэ айгүй хөөрхөн жижигхэн олон аппликейшнууд гараад ирсэн байлээ Монголд. Гар утсан дээр хайхаар гараад ирнэ. Дээр нь энэ олон бас хэвлэлийн компаниуд гэсэн өрхийн төсвийн дэвтрүүдийг бас гаргадаг болсон. Тэмдэглэлийн дэвтэрнэр тий. Тэгээ хэрвээ өөрөө хэлтэй авах юм бол ингээл family budget гэхэд бүхэл одоо сорсууд англи дээр ч юм уу гараад ирэх бүрэн боломжтой. Тэр итгэл зарим айгүй мундаг хөөрхөн эзэгтэнэр байдаг. Өөрөө өөртөө ингээд жижигхэн хөөрхөн дэвтэртэй яг бод. Тэгэхээр төсөв гэдэг юм чинь уул нь бол зорилго төлөвлөгөө гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр яахын тулд өрхийн төсвийг хийж байгаа гэхээр яг чиний хэлсэнчлэн энэ сард би ийм хэмжээний орлоготой тэр чинь ингээд баримжаалж шүү дээ тий. Тэгээд яг би ийм зайшгүй юмд мөнгө гаргана шүү гэдгээ эхлээд урьдчилан төлөвлөөд өөрөө өөртөө нэг ийм анхаарлын тэмдэг дотроо босгох гээд байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хальчгал юм бол би те за болохоо яж шүү. Эсвэл дараагийн төсвийг хийхдээ заашгүй би бас мдээгүй юмыг те ингээд төлөвлөөг орхицсан байлаа эдэр гэдгийг анзаарна гэсэн. Тэгээд нөгөө хоримтлалыгаа л үүсгэх л одоо шат руугаа л улам ойртноо л гэсэн утгатай тий. Одоохондоо бол яг ялангуяа залуу гэрүүлүүд бас тэгж ярьдаг штэ. Манайх дандаа хасах баланстай гэл тий. Өртөө явж байна гэх. Тэгэхээр энийг л одоо хэдүүлээ тэгрүү ойртуулаад тэгээд тгээсээ дэшээ нэмэх тэмдэгтэй авах юм бол аягүй сайн санхүүж. Тэгээд эхнэрүүд ялангуяа энэ дээр аягүй санаачлагтай нөхрийгээ хайрлж те нөхрийгээ олж ирж байгаа орлогыг ингээд зөв зохистой юмд сайхан амьдралын төлөө зарцуулах хуримтлаа үүсгэх
Энэ тал дээр одоо эхнэрүүдтэй хариуцлага их байдаг бах та. За. Тэр та бит хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөх тийшээ хандж байна. Нэг 2 минут хэрэгтэй хугацаалсан байна. Тэгэхээр та хуримтлал үүсгэхээр зөвлөгөө өгөөд хоёлаа яриагаад басгадаггүй. Одоо хүмүүс ингээл нүдэ анжаагаад за цалингаасаа хэдийг ч хамаагүй л ингээл хийх ёстой шүү гэл тэгдэг. Энийг үнэхээр хөвшил болгох ёстой юу? Уул нь хөвшил болох хэвээр. Яг л одоо зөв санхүүтэй байхыг бодгол юм бол хоримтлал хамгийн чухал юм бид нарт тий. Тэгээд ялангуяа эмэгтэйчүүд чинь нөгөө төлөвлөгөө янз янзын санамсаргүй зардууд ихээр гаргадаг тий. Тийм учраас тэрэндээ өөрийгөө хянаас орчно гэсэн үг. Тэгэхээр өөртөө маш сахилга баттай байх хэвээр. Тийм мэдээж одоо гоо сайхан байх хэвээр, сайхан хувцлах хэвээр ч гэдэг юм байна. Хүн сайхан харагдах хэвээр юмнууд бол байдаг л баг л та. Мэдээж эмэгтэй л хүн юм чинь. Гэхдээ энийгээ бас хэмжээ хязгаартай тий бодож тэгээд одоо яг манай өрх гэдэг чинь ганцхан надаас хамаарахгүй би ганцаархны сайхан байгаад байх хэвээр биш ээ тий. Нөхөр маань ч гэсэн эрүүл байх хэвээр, өөр хүмүүс маань ч гэсэн эрүүл чирэг байх хэвээр гэд бодож дундын сайн одоо фонд тий хоригдлыг бий болгохын төлөө тэр эмэгтэй хүнээс асар их ухаан, асар их төвчээр, асар их одоо сахилга батыг шаардна. Тэгээд энд л суралцчих юм бол нэг айл айгүй сайн сахилга баттай болчих тэгэл аяндаа улс оронд маань бас нэмэр ханд болол авчих шүү дээ. Улс орон гэдэг чинь өрхөөс л өсөлттэй байдаг юм чинь. Тэгээ би бас боддог. Ялангуяа би сүүлийн жилүүдэд Сингапуруудтай их ойрхон ажилласан. Тэгээ Сингапуруудын гайхамшигтай ялангуяа тэр мөнгөнд хандж байгаа хандлагад бол би үнэхээр биширдэг. Тэгээд иймэрхүү юмнуудыг бас манай улс ч гэсэн туршлагаас нь сураад залуучуудаа сайн мэдээлээсэ гэж боддог. За. Та хоёрын яриа мэрэгсэн нэгтлэн бодогч гэж хинбэ гэдэг яриагаар эхэлсэн. Тэгээд яриа маань 26 жилийн турш бас санхүү нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр ажилласан туршлагатай хүний хувьд бас залуу гэр бүлүүдэд за тэгээд маш олон хүмүүст санхүүгийн боловсролын жижигхэн ч гэсэн ойлголтыг тийм ээ мэдээллийг хүргэсэн гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд та яриагаа их гоё эхэлсэн. Ер нь бол мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг бол байгууллагын санхүүгийн эмчээ гэдэг тийм. Тэгээ олон мэрэгсэн нэгтлэн бодогчийг Монгол улсад төрүүлээрээ тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээн аваад бас нэвтрүүлэгт маань сонирхолтой яриа өрнөсөн танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд хамжилт хүсье. За баярлалаа. Ингээд өнөөдрийн маань өдийн зочин нэвтрүүлгээр мэрэгсэн нэгтэн бодогчийн институтын дэд захирал Баярмаа маань хүрэлцэн ирж оролцлоо. Ингээд эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг шуурхай мэдээг үлээ авч сонссны дараа 14 цагаас өдрийн хөтөлбөрт надтай хамт байгаарай. Баярлалаа.